За өнөөдөр одоо бэлэг дэмбэрэлтэй сайхан өдөр болсон. Дэлхийн адууны өдрийг өнөөдөр тэмдэглэж байгаа. Дэлхийн адууны өдрийг 2025 оны 6 сарын 3-нд ерөнхийлөгчийн санаачлагаар нэгдсэн үндэсний байгууллага одоо тогтоолоо баталж жил бүрийн 7 сарын 11-ний дэлхийн адууны өдөр болгосон байна. За энэ бол одоо монголчууд бидний хувьд бол түүхэн тэмдэглүүлжтэй сайхан өдөр. Монголынхаа морины соёлыг, Монголынхаа уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, олон нийтэд сурчлан таниулах, нэг ялангуяа дэлхийд сурчлан таниулахад бол маш их ач холбогдолтой тийм сайхан зүйл боллоо. Монголчууд одоо юугаараа ялгдаг вэхээр одоо Монгол өмчлөд энэ өмсөж байгаа ховцсыг тэлгэл адам алаараа одоо дэлхийгээс ялгагдах цамгчлаараа энэгээр бид бахархаж байгаа юм да. Өнөөдөр адууны өдрөөр 15,000 гаруй адуу жагслаа. Параднд маш сайхан зохион байгуулалттай сайхан одоо үйл ажиллагаа боллоо. Ерөөсөө үргэлжлээд 2 цаг тасралтгүй цовлаа шүү дээ. Тэгээ өнөөдөр бол Монгол улсын түүхэнд бас тэмдэглэж үлдэж байгаа өдөр. Одоо дэлхийн адууны өдрийн зохицлороо байгууллаа. Дээр нь одоо ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын хурдан хөлгүүдийн уралдаан боллоо. Энэ парадад одоо төлөвлөж байснаас 10 орчим мянга орно гэж бодож исэн. Гэтэл 15,000 даваад одоо монголчууд бүгдөө сайхан морьтой наацсгалаа. Монголоороо гоёж морьтой сайхан наадлаа өнөөдөр. Тийм сайхан бэлэг дэмбэрэлтэй ад жаргалтай нэг өдөр боллоо. Би ч гэсэн параданда ерөнхийлөгчтэйгээ зэрэгцээ сайхан оролцлоо. Энэ бол одоо түүхэн сайхан үйл явдал боллоо.